Сайн байцгаана уу? Та бүхэндээ өцөх өдрийн мэндийг хүргэе. За бид онгоцууд ирнэ үү? 2 дугаар хэсэг гээд өмнөх бичлэг дээр нэг тайлбар бичлэг хий гэж бодлоо. Тэгээ тэрийг тэр жоохон ийм хил амын ихтэй л бичлэг болоод ах шиг байна. Яг жоохон нэг үндэсгийг бариад илүү ярьсан маягийн болсон болохоор биш тэр юм уу. Тэгээд хүмүүс тэрийг ингээл нөгөө одоо ингээд хаа сайгүй холбогдож байгаа хүмүүс болцсон. Тэгэл намайг ч гэсэн тэр холбогдож байгаа учраа олох гээд байгаа хүмүүс илүүтэй сонсоод байгаа учраас өөр дөр аймаар ингээд тусгаж аваад одоо намайг ингээд үгүйсгэж чинь буруутгах чинь гэх юм уу ингэж хүлээж аваад байгаа юм шиг жоохон баг зэрэг тгийж санагдсан. Тэгээд уг нь бол би ингээд хүнийг үгүйсгэж буруутгаснараа миний амьдралд ямар ч тус нэмэр болдгоо маа. Ерөөсөө миний амьдрал дээшлээд байгаа юу ч байдгүй маа. Тийм учраас буруутгал үгүйсгэл гэдэг бол гол зорилго нь ерөөсөө биш ээ. Иймэрхүү эрсдэл байна шүү. Та бүхэн минь болгоомжлоорой. Иймэрхүү байж болох юм байна шүү гэд нэг арай өөр өнцгөөс л харж ярих гэж хичээсэн маань тэр бичлэг чинь нөгөө урааны юунд жагсаалд явцсны орой болоод би нэг жоох нэг юм савлгаатай байдалтай хийсэн бичлэг амар хурдан мурдан ярьсан байгааг та бүхэн хэрвээ анзаарсан бол нэг юм одоо жоохон юу гэмдээ жоохон донслогоонд өртсөн байх үеийн ер нь бол бичлэг байхгүй юу. Тэр холбогдож байгаа хүмүүст бол би бол бурууг ерөөсөө өгөөгүй. Тэд нар тэгэл одоо юу гэдгийг сайнтай муутайгаар нь ялгаж авч гаал хэрэндээ хичээж оролдож байгаа хүндээ би ч гэсэн тэдний нэг шүү дээ яг үннийг хэлэхэд. Тэгэхээр зүгээр яагаад би тийм бичлэг хийх болсон бэ гэвэл тэр холбож өгч байгаа гэдэг хүмүүс нь нэг тийм сонин санагдсан юм аа. Жоох юм мөнгөний төлөө болцсон хүмүүс шиг санагдсан байхгүй юу? Ер нь тэр холбож өгч байгаа хүмүүс байна уу? Одоо улаач нарт багшлах хүмүүс байна уу? Тэднэрийг одоо хэмжих гол хэмжүүрч нь бас тэр нэг бизнес болгоцсон хэсгээс бас их шалтгаалах гээд байгаамаа. Ер нь бол бизнес хийж байгаа хүмүүс андчихгүй шүү дээ. Гэхдээ штэ бэлэг талын одоо энэ мэдээлэл болгож ярьж байгаа хүмүүст түгэж байгаа хүмүүс чинь бас огт мөнгө олж болохгүй гэхээр хитрхи өрөөсгөл олчихно те. Бид нар чинь бас энэ чинь ходоод гидстэй идэж уух хэрэгцээ байна. Үр хүүхдээ нэг боловсрол эзэмшүүлчихтэй тэднэрийг нэг өмсөж зөөлгөх өөрөөс өмсөх хувцастай орон гэрте байх хэрэгцээ байна шүү дээ. Тэгээд тэр анхдагч те наад захын хэрэгцээг бол хангах бол ерөөсөө асуудал биш. Би энэ дээр ерөөсөө үгүйсгэж юм буруутгаж яриаггүй те. Харин ч тэрийг хангаж чадахгүй бол бүр арчаагүй бүр наад захын амьдрах чадваргүй хүн болж таарна. Тэгэхээр тэрийг одоо тэгээд ямарваа нэгэн байдлаар хангаж байгаа нь бол зүйтэй. Гэхдээ бүр хэрээс хитэрсэн тэгээ нэг хүнийг холбож өгөхөд одоо жишээлбэл 500 мянган сургалт мургалт гэж яах шиг дээ. Тэнгүүд та нар боддоо нэг хүнийг 500 мянга гэхэд 500 хүнийг авахар хэдэн сая төгрөг юм. Мэдгүй надад бол би тэр их мөнгийг олох гэж юу олох болоо би л амьдралдаа тэгээ нэг жилийн дотор тийм их мөнгө олж үзээгүй. Йоо энийг ингэж хэлэх чи ямар ч эвгүй юм дээ те. Тэр нь бол амар их мөнгө. Тэгэхээр хитээдсэн шунлын сэтэлтэйгээр ийм юм хийж байгаа хүмүүс л одоо тийм их мөнгөөр хүмүүст энэ боломж болцоог түгээж байгаа гэж би харах гээд байгаа байхгүй юу. Яагаад гэвэл холбож өгч байгаа хүмүүс нь тэр 500 мянгахгүй хүн байвал жишээ нь яах юм те 500 мянгатай хүндэл холбож өгөх гээд штэ эсвэл нөгөө хүн ингээл хамаг байдгаа шахвал 500 мянгаараа холболт хийлгүүлэнгүүт тэгэл ингээл орхичж байгаа юм те яавал чиг яг өөрөө учраа олгодоо дайруулагч гэх юм уу би бас нэг тийм юмд бас хайлт явж үзсэн юм болохоор надад болохоор яг миний өөрийн туршлагаар юу гэж санагдсан бэ гэхээр яалтчгүй мэдрэг болоод нэг юм мэдрэгдээд байдаг. Гэхдээ тэр цаана харуул хамгаалалт одоо юу гэдэг энэ хүн ингээд нэг битчгүүтэй буруутчгүүтэй гэдэг тал дээр нэг анхаарал тавьдгүй юм шиг ямар сонио хайнг юм бэ гэж санагдсан байхгүй би чинь яг холболт хийлгэж мэлгэж байхдаа л одоо дайруулж мариулаад одоо дайруулж ийн гэдгийг би яаж ялгаад байна гэхээр одоо төвлөрөөл те нэг ингэж мэгцэн суужаад гинт уур хүрээл явчихж байгаа байхгүй амар уур хүрээл яагаад байгаа нь мэддэхгүй уурлаад ч юм уу. Тэгээ тэр чинь бол ингээд шал өөр их юм орж ирээд дайруулж байгаа л хэлбэр штэ. Тэгээд ер нь цаашдаа тэндээсээ салаад явахаар би мэдрэг хийвэрээ үлдчихэж байгаа. Тэгээд тэндээ өөрийгөө яаж хамгаалгаа мэдгүй, яаж ялгахаа мэдгүй, юутай холбогдоод байгаагаа мэдгүй, зөв буруугаа мэдгүй ийм байдалтай үлдчихэд байгаа байхгүй. Тэгээд тэр холболт хийж байгаа хүмүүс чинь энэ хүмүүсийг яг тэгж үлдээчээд байна л гэдгийг ер нь бол сануулж хэлэх гэсэн юм. Тэгээд яаж тэр холбож байгаа арга нь айгүй амархан те. Ингээл баг болоод байгаа юм яагаад байгаа юм тийм үстэй. Ингээл холбоцсон за бай гэх гээд байгаа юм яах гээд байгаа юм те. Тэнгүүд яг үнэнгээсээ энийг хийж байгаа хүн бол тэр нөгөө холбож өгч байгаа хүнийхээ арыг ингээ бүрэн хариуцж байгаа, дааж байгаа, хамгаалж байгаа, заа зөвлөж байгаа ингээд асар их ажил ахгүй юу. Тэгээд маш их ажлыг тэгж 500-аар нь бөөндөх боломж
байх уу гэвэл одоо цаг хугацааны хувьд ч хэцүү. Тэгэл тэр хүнээс өөрөөс нь гарах энерги, эрчим хүчний хувьд ч юу нь бол маш ачаалттай ажил болж тарж байгаа. Тэгээд одоо надтай ингээл хүмүүс ингээл уулзъя ярилцъя гээл тэгдэг байхгүй. Тэгэхээр би бол шинэ улаач учраас мэдээж хэрэг мэдж байгаа. Тэгэл хэрэг мэдж байгаа учраас тэр хүмүүсийг сонсоол яриулаад те илүү нэг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх маягтай л юм ярьдаг. Би түүнээс бол хитрэл тэр артлынхан танаа онгочин тэгж ингэж гэсэн ямар бол ер нь их оролцоод байдгүй надтай угаасаа тийм мэдээлэл ч орж ирдгүү. Тэгэхэд би тэр хүнтэй чинь ингээл ярихад амар их анхаарлаа төвлөрүүлэх шаардлага гаргана. Тэр хүний өөрийнх нь асуудал дээр юм төвлөрөх шаардлага гарна. Тэгэл яриагийн сонсно. Хаана яг ямар алдаа гараад тэрнийх нь үндэс нь юу байж болох вэ гэдэг талаар ингээ маш удаан эргцүүлж бодох шаардлага гарна. Тэгээд тэгээ нэг адаглал 2 3 цаг ярилцчихийж за та нэг жоохон тэ энэ тал дээр анхаарчвал зүгээр юм байна шүү. Өөр дээр ингээ сайхан ажиллаарай. Одоо хэр ойрхон уурлаад байгаагаа анзаараарай ч гэдэг юм уу. Иймэрхүү л юм ярьдаг байхгүй. Тэгэд иймхэн юм ярихад надаас маш их цаг хугацаа, маш их эрчим хүч, энерги гардаг. Тэгээ би ингээд 500-аар нь өөр дөрөө овоолох юм бол би тэрийг бол нэрээ даахгүй. Тэр ачааллыг даах болгоно хэрэгцээ. Хажуугаар нь би чи өөрөө амьдралтай, өөрөө урдаа асуудалтай хүүхэд чухад яах вэ? Энэ нэг ганц нэг юм хөвлүүлээд гаргацсан. Эннийхээ хөргөл мөргөлтийг яах вэ гэж байнга чаад матанд хариулах ч юм уу иймэрхүү байдаг. Тэгэхээр сүүлийн үед над руу ингээд хандж байгаа хүмүүс рүү би ингээд хариу өгөхөд бол үнэхээр ингээд хаяа цухтаамаар санагддаг. Яг үндэ тэгээ надад бас хитрхи ахтаад байдаг байхгүй. Тийм учраас энэ чатаар бичиж байгаа ч юм уу яг юм биеэр холбогдох гээд байгаа хүмүүс тэр групп рүүгээ ороод тэгэл бүгдээрээ хилцэл буруугүй гэдэг шиг хоорондоо бие биедээ зөвлөд явбал илүү дээр болов гэж би бодож ин. Тэгээд хэрэг би цаг завтай байвал тэн дээр бичсэн пост мосонд чатгаараа хариу өгөөд энэ төр байж болох түүнээс яг ингээд би хүн бүртээ бичлэн уулзаж ингэж тэр хүний асуудлыг олон цагаар сонсоод тэрэн дээрээ тэр хүний өмнөөс хараад тэр хүний оронд өөрийгөө бодож өөрийгөө тавьж төсөөлөөд ингээд хариулт өгөхөөр за цаг нь хамаа алга гэхэд надаас амар хэрчим хүч зарцуулагдаад байгаа байхгүй юу. Тэгээд би тэр тийм уулзалтыг олон дахин дараалж хийвэл өөрөө амар ядраад одоо нөгөө хүмүүсээсээ бали гэдэг ингэх гээд байх тал үзүүлээд байгаамаа. Тэгээд бүр хүнд асуудалтай тэгээ бүр ноцтой асуудалтай хүмүүс бол тэр одоо эрчийтэй төв гэд байдаг штэ. Тийшээ одоо гэрлийн өргөний хажуугийн эрчийтэй бариацлалын төв гэд тэн дээр бол яг хүрт мөрдөн гэмтсэн ч юм уу те. Яг тийм цаслын үйл ажиллагаа хийдэг. Намайг бодвол олон жилийн туршлагатай бүр тэр чиглэлээр мэрэгжлийн хүмүүс байгаа учраас тэр газар мазар руугаа яваад үйлчлэгээ авбал надтай уулзснаас хамаагүй үр дүнтэй байх болов уу гэж та нартай бас зөвлөмөр байна. Одоо энэ холбоод өгж байгаа хүмүүс чинь хамгийн гол нь тэр холболтынхаа үйл ажиллагааг амар амархан хийгээд байгаа байхгүй те. Ингээл амархан нэг уулзаад холбочлаа за бай гээл тэгэл орхичихж байгаа байхгүй. Гэхдээ тэрийг ингээд хариуцаад зөвлөд аваад явж байгаа хүмүүс бол бас сайн байна болж юм те. Тэнгүүд ингээл хай чин тэгээд ер нь яах хэвээр энэ тэр чин зөв юм а буруу юм. Тэр хүн чинь өөрөө зөв үү буруу юу гэдэг чинь амар асуудалтай. Яг юм шунлын сэтгэлээр заяо хүнд туслах сэтлэр эхлээд хийгээд тэр нь хүмүүст хүрээд за тэгээд нэг төмс логонгийнхаа мөнгийг бол олж бас болно штэ. Тэгэхэд чинь яг шунлын сэтэлтэйгээр эхлээд хийх юм бол тийм юм дээр онгодууд одоо яг туслах уу? Миний бодлоор туслахгүй. Хүнд биштэй ямар ч хүн байсан тэг гигинтэн за өстө бурхан буддаа нь биш л бол тийм адын бодлоод үргэлж орж ирж идэг те. Надад зарим хүмүүстэй ингээ ярихаар ингэж санагддаг байхгүй. Энэ хүн арай л гинэн байна да. Энэ хүн бол миний хэлж байгаа бүх юмд ямар ч хаалтгүйгээр итгэх юм байна. Тэгэхээр би энэ хүнийг бол яаж ч ашиглах боломжтой юм байна гэсэн тийм бодол хүртэл ингээд орж ирдэг заяо. Тэгэхээр тийм бодол бол ингээ үргэлж биднийг ингээ үдчихийдэг байхгүй те. Яах нь хариу үйлдэл үзүүлэх нь намайг сонсоод дагаад явах нь энэ төр гэд ингээд янз үзэж яс тохирчийдгөө. Тэнгүүд би яах вэ? Тэгээ багаасаа нэг тийм адын бодлоо за бас арайч тэгж болохгүй арай л муухай юм бодчихлоо гэд нэг юм өнгөрөөгөөд бас нэг хөөхөн дадал суулгацсан хүн учраас тэрэнд одоо автахгүй байгаа юм одоо автахгүй байгаа гэдгээ бол хэлж чадна яг энэ тал дээр шүү. Түүнээс ш ингээд нэг эгорх сэтэлмэд л орж ирвэл бас автаал дагаад ингээд нэг хэсэгтээ нэг жоохон эгорж явж байгаа тэгээд газартаа бууж ирэх үе бол зөндөө л байдаг. Тэнгүүд тэр бодолд автаад дагаад тэрийгэ дадалжуулаад тэгээд нэг мэдсэн чинь юуны төлөө явж байгаа бүр мартцсан те юу нөгөө хүмүүс юм хамаа түгээх бүр зүгээр л мөнгө олох гээд юм шуналдаа автаад ингээд дагаад явцсан тийм хүмүүс байж болохыг хэн мэдхэвдээ. Тийм болохоор л ингээд анхааруул гэж бичлэг хийж байгаа. Түүнээс ингээд хүн амьтандаа дайсагналцаал хүн амьтныг муулгаал буруутгах гад ерөөсө хийгээг байхгүй юу. Тэгээд
Угаасаа эн чинь ингээд хорьсон хориглоогүй ч та нарыг одоо би боль битий гэж хэлсэн ч угаасаа юм бодитор болж байгаа үйл явц юм аа. Ингээ бужигнаж байгаа үйл явц. Тэгэхээр энэ дундаас хэн а, одоо чин сэтгэлтэй тий зөв сэтэлтэй бусдын төлөө сэтгэл зүрэхтэй нь ялгарч гараа зүй юмтайгаа холбогдоод ингээд тэндээс эрдэм мэдлэгээ аваад доошоогоо тэрийг яаж ашиглахаа өөртөө ялгаж таниад ингээл ялгараад явах л тийм үйл явц юм шиг байгаа. Түүнээс тэнд хүн болгон алдаагүй өөгүй төгс гэж байхгүй юм шиг байгаа шүү. Тэгэхээр өстой янз янз байх юм шиг байгаа. Тэгээд тийм учраас л одоо намайг сонсож байгаа хүмүүс нь ядаж энэ дундаас биеэ сайхан гоё аваад гарчаасай л гэж бодож байгаа хгүй. Ийм янз бүрийн муухай хатын бодлоод үргэлж ингээд өдөө хатгах юм бол тэрэнд ямар хариу үйлдэл үзүүлж явах. Ядаж тэрийг өдөө хатгаад байх шүү гэдгийг ажиглаад барьж авч явах чинь айгүй чухал. Тэнгүүд хүмүүс ингээд ажиглахгүйгээр тэрэндээ тэрийг ингээд өөрийнхөө бодол орж ирчихэн да гээл ингээд шууд автаад явчихж байгаа. Тийм учраас л ажиглах анзаарах чинь хамгийн чухлаа гэдээ одоо зөндөө хэлж байгаа тий. Тэгэхээр өөрийгөө таних гэдэг чинь ерөөсөө л өөрийгөө ажиглах, тамдах, анзаарах үйл явц юм шигч сүүлийн үед одоо бараг санагддаг болж юм л доо. Нэг л энэ дээр бол би нэг чи би зөв буруу тэр энэ гэж бол ерөөсөө бусдыг буруутгах үүднээс яриаггүй маа нэг ийм зүйл байна л гэж хэлхийг хүссэн. Өмнөх бичлэгийг өмнөх бичлэгээ би өөрөө сонсож байгаад нэг тийм нэг юм л жоохон болохгүй байна да гэсэн бодол төрөөд намайг нэг жоохон тайван бус байлгаад байсан. Тэгээд нилээн бас эргцүүлж дахин сонсож байгаад яг хөө энэ бол илүүтэй буурлуудаас орж ирж байгаа зэм болов уу гэж бодож байгаа хгүй. Намайг бас өөрөө жоохон эгорох гээд байна л гэдэг юм хэлгээд байх шиг байна. Тэр нь юу вэ гэхээр их өөрлөгөө хараагүй байж бусд руу ингээл эн чин болохгүй байна, эн чин болдгоо шүү гэл ингээл бүхнийг мэддэг юм шиг ярих гад байна гэсэн утгатай нэг тиймэрхүү юм мэдрэгдсэн. Тэгээд үнэхээр ч нэг тиймэрхүү шинж бас ажиглагдаад байна уу да гэд би өөр дээрээ дүгнэлт хийсэн учраас ийм тайлбар бичлэг заавал оруулах хэрэгтэй юм байна гэд өнөөдрийн бичлэгийг оруулж байгаа. Тэгээд яагаад жоохон эго одоо өөрийгөө чи өөрөө бүхнийг мэдж байгаа мó гэхээр над руу нөгөө хүмүүс рүү чиглүүлэхээс илүүтэй өөрлөгөө чиглэл гэдгийг манд сануулж байгаа л үйл явц байхгүй. Тэгэхээр би өөрийгөө бүрэн мэдээд те би яг тийм алдаа оноогүй байсан уу? Тэгээ би өөрөө нэг ч эгоогүй байсан уу гэвэл үгүй байхгүй. Тэр эго гэдгийг чинь тэнцвүүлж явах амар хэцүү. Одоо нэг бол өөртөө итгэлгүй ингээд таг унчих гад байдаг. Нэг бол ингээд өөртөө итгэх итгэлээ жоох агсаад явхаар би бүгдийг мэднэ, би бүгдийг чадна, миний л ганцхан зөв гэдэг рүүгээ орчих гоод байдаг. Энийний голчиг барьж явах чинь амар хэцүү байдаг юм ба. Тэгээд ер нь бол ингээд голчоо чи жоохон хэтрүүлгээд байх шүү гэсэн юм сануулга орж ирж байх шиг санагдсан юм ба. Тэгээд яагаад заавал ингээд өөрийгөө эхлээд нэгж гээд байгаа юм гэхээр өөрийгөө танин мэдээж анзаарч те би яг би одоо нэг зөндөө жишээ хэлээд байгаа шүү дээ. Ингээд халтхан бодоод өнгөрөх нэг өөр байхад гүн рүү нөгөө судлахаар гүндээ шал өөр юмнаас улбаатай ийм үг үйлдэл сэтгэл хөдлөлүүд гарч ирсэн байдгаа гэдгийг тайлбарлахыг одоо олон бичлэгүүдээр оролцож байгаа. Тэгээ тэрийгээ ингээд ухаад яг энийг ярьж байгаа шалтгаан чинь хамгийн гүндээ эго байна уу? Хамгийн гүндээ шунал байна уу гэдгээ байнгын танаж ажиглаж явж иж бусдад юм яриха дараа нь түгээх үйлээ хийхгүй бол юм алдаа дутагдaltaй утгын алдаатай агуулга дутуу ийм зүйл хүрэх гээд байгаа юм байна л даа л гэж ажиглаад тэгэд өөрийгөө ингээд бүрэн гүйцэд ажиглаад сурцсан хүн бол хүссэн үсээгүй л бусдыг хараад одоо таньж мэдээд эхлэн. Тэгээ бусдыг таньж мэдээд эхэлж байгаа хүмүүс бол яах юм гэхээр бусдыг өдөртөн чиглүүлж сурнаа л гэсэн үг шүү дээ. Тэгээд бусдыг өдөртөн чиглүүлж сурах гад байгаа хүмүүс сэтэл нь буюу тэр гүнд нь эго удирдахжээвэл шунал удирдах байвал тэр эгонд шуналнд их хүчийг атгуулж байгаа асуудал ахгүй. Тэгэхээр онгодууд яг тийм тохиолдолд тийм их эрдэм мэдлэгийг тийм эго суйртай, шунал суйртай хүн дээр буулгах гэж би өөрийнхөө эргцүүлсэнийг бичлэг болгоод та бүхэндээ хуваалцаж байгаамаа. Та бүхэн энийг сайн бодож үзээрэй. Хэрвээ эго суйртай, эгондоо хөтлөгдсөн хүн тэ олон хүнийг удирдах хэмжээнд ухаан тэлээд олон хүнийг удирдах хэмжээнд хүч агсчих юм бол юу болох вэ? Одоо нийгэм чинь ямар байгаа вэ? Тийм учраас ийм хэмжээний эрдэм мэдлэг буулгах гэж энэ оволцоонч болж байгаа, холбогдлолтууд болж байгаа. Тэгээд тэд нар чинь нэг хинтээ юугаа буулгахаа нэг дэнслээд те шүүхийн шүүгээд холдуулахыг нь холдуулаад, буруудуулахыг нь буруудуулаад, тууллаараа ойлгохыг нь ойлгуулад ингээд өөртөө явж байгаа учраас энийг бүр ингээд таг зогсоо болцгоо та нар битээ холбогд гэж бол хэлэх аргагүй байгаа даахгүй юу? Эн чинь зүгээр юм
төлөвлөгөөний нэг хэсэг одоо үйл явцын нэг л шат дамжлага байгаа даахгүй. Эндээсээ яг ингээд мөн чанар чин сэтгэлээрээ шалгуурт нь тэнцээд дараагийн шат руугаа ороод нэг дараагийн дэнсэндээ бас яаж тэнцэх үү гэдэг рүү ордог юм. Энэ бол ингээд угаасаа хизээч дуусгүй. Тэгэхээр та бүхэн үндсээ суурэ гоё зөв тавиад анханасаа арга барилаа зөв таньчих юм бол цаашдаа асуудалгүй те. Эхлээд өөрийгөө л нэгж би яг суйртай эгоны үндсэн дээр холбогдох гээд байгаа юм. Би юу нэг холбогдож яах гээд байгаа юм гэдгээ бодох хэрэгтэй. Би одоо энэгээр мөнгө олох гээд байгаа юм уу? Эсвэл нэр хүнд олох гээд байгаа юм уу? Энэ яг надад ямар хэрэгтэй? Би юунд зориод ингээд ямар нэгэн зүйл ирж хайсан зүйлээ оллоо гэхэд тэрүүгээр яг юу хийх гээд байгаа юм гэдгээ үндсээ таних хэрэгтэй байхгүй юу? Одоо эрх мэдэлтэй болох гээд байгаа юм уу? Нэр хүндтэй болох гээд байгаа юм уу? Хүмүүст магтах гээд байгаа юм уу? Эсвэл их хэмжээний мөнгө олох гээд байгаа юм уу? Юу гэдгийг те тэрийгээ л таньчих юм бол холбогдож байгаа зүйлсээ таньж болноо. Буюу эхлээд өөрийгөө таниад нэгжээд дараа нь бусад руу ханд гэдэг чинь яг ийм утгатай үг байгаа даа. Өөрийгөө л нэгжээд дуусаад бариад авчих юм бол тэр хинтээ холбогдож байгаа тал дээр бол ерөөсөө нэг эргэлзээд байх ч зүйл байхгүй, бодоод байх ч зүйл байхгүй. Чин сэтгэл дотроо та бусдын төлөө зорж байгаа бол тэр хий биетүүд чинь ямарваа нэгэн ааш авир үзүүлж ямарваа нэгэн туулж жисэн ч зөв зүйтэй байх магадлал бол 100% таа гэж хэлэхгүй гэхдээ дэжгүй боломжийн байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр эхлээл өөрийгөө сонсчих те тэр таньж мэдгүй харагдаж үзэгдэхгүй далтын ямиг бид нар мэдрэх гээд ингээд төвлөрч мөвлөрөөд байгаа тэндээсээ зөв үр дагаварт хүрэх бол жоохон хэцүү л гэж хэлэх гээд байгаа хгүй. Харин өөрийнхөө мөн чанарыг те яг би энтэй холбогдож юу авах гээд байгаа ямар үлэн зориод байгаа яг миний сэтэл юу вэ гэдгээ бариад авчих юм бол харин юутай харьцаж байгаа чинь тэгэл тэндээсээ хөөгд бодохоор ойлгомжтой тодорхой болох юм шүү. Тэгээд би болохоор миний түрүүчийн бичлэг дээр яагаад зэм орж ирсэн бэ гэхээр ингээд нэг хүн болгоныг өөрсгөө байх ёстой юм шиг сэтгээд одоо өөрөөсөө өөр байгаар нэг үгүйсгсэн маягтай ярих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр цаана буурлан тэр эготой хүүхдийг те эгогийн жоохон дэвэргэж ингэж өөрт нь мэдэртэл нь тулгаж явуулж аваад мэдэрсний үндсэн дээр нь тэн дээр нэг сургалт явах ч бас болох байхгүй юу. Тэгэхээр миний бичлэгүүдийг угаасаа хүмүүс яг миний хэлж байгаагаар ойлгож байгаа байна. Зарим нь ахыгаа аваад үлдээхийгээ үлдээсэн байна. Зарим нь бүр огт ингээд санал нийлэхгүй бас байгаа тий. Тэнгүүд би тэрэн дээр ингээд бүгдэнтэй санал нийлгээл дээ. Бүгдэнд нь хөөе би яг ингэж хэлсэн юм а. Яг энүүгээр нь ойлгоод хооч гэд дайрах бол ерөөсөө утгагүй бөгөөд ямар ч хэрэгцээгүй шаардлагагүй зүйл гэдгийг би сая ингээд ойлгож авч байна л да. Яад гэхээр ингээд дэлхийн ертөнцид чинь дэлхий дээр тий амар олон гэрлээ хэрэггүй байна. Тэ гэрлээ энд нэг юм орон зайтай байна. Тэнд батаа байна. Батаагийн орон зай хэрэгтэй байна. Болдоо байна. Болдоогийн орон зай хэрэгтэй байна. Сувдаа байна. Сувдаагийн орон зай хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхэд сувдаа надаас авахыгаа аваад гээгээ гээжээд өөрийнхөө орон зайг өөрийнхөө мэдлэгийг түгээхэд тэр нь дэлхийд үзүүлэх өр нөлөө нь надаас өргөн цар хүрээтэй байж болох учраас би ингээд өөрийнхөө бодлыг хамаагүй тулгаад аж болохгүй мэн л да. Одоо би бол төрөчийн бичлэг дээр жоохон нэг бараг нэг тэгтийн ингэтийн ингээд нэг жоохон тийм хандлагатай ярьсан байлээ. Тэгэнгүүт зүгээр нэг тийм байж болох байх шүү. Тэгээ та нар өөрсдөө сайн бодорой. Ер нь та нар өөрсдөө сайн бодох хэрэгтэй шүү л гэдгээл хамгийн гол нь хэлэх ёстой байдал жоохон төгөрцөн юм байлээ. Тэгэнгүүт би хэрвээ тулгаад та нар тулгасны үндсэн дээр хүлээж авах юм бол амар олон гэрлэлт бий болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр алдаж оноод тэ өөрийн туллаараа туллаад батаагаараа л босч ирмээр байгаа байхгүй. Тэ сувдаагаараа босч ирмээр байна. Тэдний үр дүн миний гаргаж байгаа үр дүнгээс магадгүй өөр салбарт эсвэл арай өргөн цар хүрээтэй байж болох учраас өөртөө л ажил өөрийгөө сонс бүр ингээ өөрийнхөө гүний гүнж юу байна түүнийг ажигл гаднаас юу өгөөд байна тэрийг чи шууд ингээд аваад ухамсаргүйгээр автаад үйлдэл хийж гин үү эсвэл цензуртаа ингэж ажиглаж сурсан байна уу гэдгээрээ бас дэвшил энтрээ тодорхойлоод явчих болох юм байна. Тэгээ би ойртой амир бичлэг бөөндөд байгаа нь болохоор манай хүүхдүүдийг хадам аав ээж маань төрдөө харж өгч байгаа. Өнөөдөр хүүхдүүд маань ирэн тэгэхээр хэсэг хугацаанд бичлэг бас жоохон завсардаж магадгүй. Тэгээд та бүхэн хэрвээ ажиглаж ивэл миний ярьж байгаа зүйл тэр онгодын айл туртай подкастнууд бол ингээд хоёр шал өөр байгааг бол ажиглах нь ажиглаж байгаах те би бол арай жоохон дутуул яриад байгаа. Гэхдээ хүн гэдэг чинь өөр дээрээ ингэж л буулгаж авж гин. Онгодууд бол тэр их юм а те нэг ойлгож чадхааргүй ийм оюун ухаанд нэг яаж нэг ойлгомжтой буулгах вэ л гэд нэг үзээд байгаа л ийм үзэгдэл хэрвээ анзаарсан хүн байвал иймэрхүү үйл явц болоод ах шиг байгаа. Тэгэхээр минийхийг сонсгоос илүү онготойхыг сонсвол бас
яг үндсээрээ утга агуулгын хувьд бүрэн гүйц цогц ойлголт авч тэндээсээ өөрийнхөөрөө дэлгэрүүлэхэд тус нэмэртэй байх болов уу гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.